Бид бүгдээрээ ижил тэгш. Ягаад ч юм надад энийг чухал санагдаг. Бид бүгдээрээ ижил тэгш. Хэн нэг нь бусдаасаа илүү биш. Харин хэн нэгэн арай илүү бие авч явдаг байж болох юм. Арай илүү сүнслэг байж болох юм. Арай илүү залбирдаг байж болох юм. Бид бүгдээрээ өсөж байгаа. Бид бүгдээрээ л түүнтэй адилхан болохыг хүсэж байгаа. Хэрэв бид зорьсондоо хүрээг бол Бурхан ууртаа байхгүй. Бурхан таныг энд өнөөдөр ирсэнд түүний тухай илүү ихийг мэдхийг хүсэж байгаад баяртай байгаа. Яагаад Бурхан хүмүүсийг түүнгөөр юу ч хийж чадахгүй байдалтай байлгадаг юм бэ? 1-р Коринт 1:24-ыг харцгаая. Харин дуудагдсан хүмүүст нь юудэчүүд, грекчүүдийн хин хинт нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэрэгэн ухаан мөн. Яагаад гэвэл Бурханы мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг. Бурханы мөнхөс байдал нь хүмүүсээс илүү хүчирхэг юм. Тиймээс Бурхантай хүн боловсралгүй байж болно. Харин тэр бүх мэдлэгээс дээгүүрх мэрэгэн ухаантай нэг юм. Энэ цаг бол бүхнээс дээгүүрх мэдлэгийг авах цаг байна. Харин танд аль аль нь байхгүй бол Бурхан руу оч. Ах дүүнэрээ дуудлагаа санагтун. Тэгэхэд махан биеийн талаас мэрэгэн хүн олон байгаагүй. Хүчрэг хүмүүс олон байгаагүй. Язгууртнууд ч олон байгаагүй. Тэгэхээр та нарын мэдэх ёстой нэг зүйл бол Есүс хүмүүсийг сонгосон нь санамсаргүй зүйл байгаагүй. Тэр шүнжэнгөө залбирсны эцэст 12 дагалдагчаас сонгосон. Та тэдгээр хүмүүсийг хараад үнэн үү? Бурхан сонгосон гэж юу? Гэж хэлэх байх. Би тайлбар Библийн энэ хувилбарт маш их дуртай. Харин Бурхан мэрэгдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгожээ. Бурхан байгстыг хүчингүй болгохын тулд байгстыг бус энэ ертөнцийн шалхахгүй гадуурхагдсан хүмүүсийг сонгосон нь Бурханы өмнө ямар ч махан биеийг сайрхуулахгүй тулд болоо. Өх, Бурхан намайг санаатаагаар сонгосон гэж бүгдээрээ хэлэхгүй юу? Өх, энэ бол гайхалтай зүйл. Тэр бидний хийсэн алдаа зөрчлийг сайн мэддэг. Гэсэн ч тэр биднийг сонгосон. Түүнийг Петр гэж дуутахаас өмнө түүнээс урвна гэж Есүс мэдэж байсан. Юдас гэж нэрлэхээс нь ч өмнө өөрийг нь худалдана гэж тэр мэдсээр атлаа. Есүс тэрнийг сонгосон. Дагалдагч нар түүнтэй хамт байхыг, хэдийгээр тэр өөрөө загалмай руу явж өгөх гэж байгаагаа тайлбарлахыг хичээж байсан ч тэд хинэн нагуу болох талаар маргалдаж байгааг урдаас мэдчихлээсэн. Гинэ. Тэнэг хүмүүс махан биеийн дагуу боддог, мах цуснд төрсөн хүмүүс. Гэхдээ тэд Христийн дахин амьлалт бас үхлийн дараагаар дахин төрсөн юм. Дагалдагч Петр ариун сүнсээр дүүрснийхээ дараа ариун сүнсийг хүлээж авсныхаа дараа гудамжинд маш зоригтойгоор номлоход 3000 гаруй хүн аврагдсан юм. Энэ нь таны юу хийж байгаатай хамаагүй. Хэрэв хин нэгэн Христ дотор байх юм бол тэр шинэ бүтээл мөн. Хуучин юмс ч өнгөрч шинэ цоо шин болжээ. Тиймээс энд нэг зүйл байна. Та над руу хардаа. Би та нарт нэг зүйлийг хэлье. Бидний хооронд ямар ч ялгаа байхгүй. Өнөөдөр бид энд бүгдээрээ яг ижилхэн. Би энэ зогсоод та нарт энд сууж байгаа нь хамаагүй. Тэр надад авьяас бэлэг өгсөн учраас би энд зогсож байгаа юм. Хэрвээ та тэнд суугаад сонсохгүй байсан бол миний энд ярих нь тийм ч чухал зүйл биш. Харин би энд суралцагч хүмүүстэй байгаа нь ямар сайн хэрэг вэ? Амен. Хүмүүс надаас байнга л та энд олонний өмнө гарч байхад таны ард талд ажиллах нь дэвд хэцүү байдаг байх та гэж асуудаг.
Дэвд ч гэсэн сайн зүйлүүд байгаа штэ. Та Дэвийн төлөө санаа битгий зов. Гэхдээ эхэндээ юу болсон талаар та мэдэх үү? Энэ бүхэн эхэндээ түүнд баг зэрэг хэцүү байсан л да. Харин Бурхан түүнд юу гэж хэлснийг та нар мэдмээр байна уу? Хэрвээ би чамд нэгүслэр өгсөн зүйлийг хийх юм бол чи үргэлжийн баяр хөөртэй байх болно. Харин бусдад нэгүслэр өгсөн зүйлийг чи хийх гэж оролдох юм бол хэцүү байх болно гэж хэлсэн. Ойлгож байна уу? Түүний хэлсэн зүйлийг л тэр хийнэ. Түүний юу хэлснийг л тэр зөвхөн хийнэ гэж би хэллээ. Ягаад гэвэл тэр хинбэ гэдгээ мэддэг. Харин та хинбэ гэдгээ мэдэх юм бол таны юу хийж байгаа чинь хамаагүй байх болно. Би зүгээр л хүүхдээ гэртээ хардаг гэж хэлэхдээ та битгий санаа зов. Бурхан минь, ээжийн ажил үнэхээр хинт хэцүү ажил штэ. Тэгэхээр ээжүүдийг бүгдээрээ магтцгаая. Амен. Ямар ч эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ухаан муутай гэж харьцах хэрэггүй. Эмэгтэй хүн байхгүй байсан бол та энд байх боломжгүй штэ. Эмэгтэй хүнгүүгээр та орчлонд мэдлэх боломж байхгүй. Амен. Бид бүгдээрээ ижил тэгш. Би энэ талаар их нухацтай хандмаар байна л да. Бид бүгдээрээ ижил тэгшхэн. Хин нэг нь бусдаасаа илүү биш. Зарим нь арай илүү бие авч явж байдаг байж болох юм. Зарим нэг нь арай илүү сүнслэг өссөн баг. Харин зарим нь арай илүү залбирдаг байж болно. Бид бүгдээрээ өсөж төлөвшөж байна. Бид бүгдээрээ хамт байх болно. Харин Бурхан биднийг өсөж төлөвшөөгүй бол Бурхан уурлахгүй. Харин тэр таныг энд ирээд сууж байгаад илүү их зүйлийг хүсэж байгаад баяртай байгаа. Эзэн зүрхийг хардаг. Тиймээс зүрхээ хамгаал. Бүхий л хичээл зүтгэлээр зүрхээ хамгаал. Яагаад гэвэл түүнээс амийн булаг ундран гардаг юм. Амен. Хэрвээ та зүрхөө зөв зүйтэйгээр хамгаалж чадах юм бол Бурхны өмнө ч бас дажгүй байх болно шүү. 1-р Самуэль 16-р бүлэг. Залуусаа та нар дажгүй байна уу? Оо, халелуя. Баярлалаа. Тэгэхээр нэр хүндтэй болох дараа нь түүнийг хадгалж авах их хэцүү ажил шүү. Би өмнө нь байсан сүмдээ маш их шаргуу ажиллаж зөв сайн бүлэг байхыг хичээж яснаа санаж байна. Бурхан миний амьдралд хүрч намайг номлол хэлэхээр дуудах үед тэр бүлэг намайг хамгийн түрүүнд үгүйсгэсэн. Есүс өөрийнхөндөө нэр хүндгүй байсан гэж Библиэлд хэлснийг гайхах зүйлгүй. Тэр энэ зүйлийг хамгийн түрүүнд амссан юм. Бидний талаар сайн бодох хэрэгтэй. Гэхдээ та өөрөөрөө байх хэрэгтэй. 1-р Самуэль 16-гийн 1-дэр эзэн Самуэльд хандаж айлдаж би Саулыг Израилийн хаан байлгахаас нэгэнд татгалцсан учраас чи хэдий хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ? Эвэртэ тос дүүргэн явахтун би чамайг Бэтлехемийн хүн Есэ рүү илгээе. Ягаад гэвэл би түүний хүүгүүдийн дундаас өөртөө хааныг сонгосон билээ гэв. Саул самурч бардан болж өөрөө бүхнийг хийсэн. Бурхан түнд нэг удаа чи өөрийнхөө нүдэнд өчүүхэн байхад чинь би чамайг дуудаагүй гэж юу гэж хэлж байсан. Харж байна уу? Өөрийнхөө нүдэнд тэр өчүүхэн жижиг нэгэн байхад нь Бурхан тэрнийг өргөмжилсэн юм. Гэхдээ Бурханд дуулууртай байх нь маш чухлаа гэж бодсон учраас Бурхан тэрнийг доош нь оруулсан юм. Яг энтэй ижилхэн Небухаднезар хааны түүхийг Даниэл номоос харж олно. 1-р бүлэг тэр Бурханаар эхэлдэг. Бүх зүйл Бурхан байсан. Бүх зүйл Бурханаас ирсэн. Бурхан бүх зүйлийг хийсэн. Бурхан. Гэтэл 12-р ишлэлдэр тэр өөртөө зориулаад хөшөө барьсан.
Тийм учраас тэр доошоо унсан юм. Тийм ээ, тэр доошоо унсан. Энтэй адилхан Саулч бардан байдлаасаа болж хаан байх эрхээ алдсан. Бурхан өөрийн элч Самуэлийг шинэ хааныг тослохоор илгээхдээ чи Есийн гэрт очих болно гэж хэлсэн. Еси хит хитэн хүүтэй хүн байсан. Тэгэл Самуэль ажиллаа эхэлсэн. Тэд бүгдээрээ түүний өмнө ирэхэд 6 дугаар ишлэлдэр бүх өвгүүд түүний өмнө ирэхэд тэр Илиабыг ууган хүүг хараад үнэхээр эзний тослогдсон хүн өөрийнх нь өмнө байна гэж бодсон. Гэхдээ эзэн Самуэль айлдаж түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг бүү хараа. Би түүнийг үл тоосон. Яагаад гэвэл бурхан хүнтэй адил хардаггүй юм. Хүн гаднах зүрхийг хардаг бол эзэн зүрхийг хардаг гэв. Тэгэхэд Еси Абинадабыг дуудаад Самуэлийн урдуур явуулсан. Самуэль эзэн энэ хүнийгч бас сонгоогүй гэж хэлсэн. Дараа нь Есиг Шамаг урдуур нь явуулсан боловч Самуэль эзэн энэ хүнийгч бас сонгоогүй гэж хэлсэн. Ийхүү Еси 7 хүүгүүнээ Самуэлийн урдуур явуулсан боловч Самуэль Есид эзэн эднийг сонгоогүй гэж өгүүлсэн. Самуэль Есид хүүгүүд чинь бүгд энд байна уу гэхэд Еси отхон хүүгүү минь үлдсэн гэсэн. Хэний ч бодоогүй тэр ч итгий хэл анхаарч авчрах хэрэгтэй гэж бодохгүй нэгэн байх ямар байх бол доо. Тэгэхээр та нарын зарим нь гэр бүл дотор хамгийн доройн байж болох юм. Та их чигээ авьяастай биш. Ах шигээ спортод сайн биш байж магадгүй. Их чинь сурч боловсрч болсон юм их чи яагаад сурдаг юм бэ? Тийм ээ, би ихч биш шүү дээ. Мэдээч хэрэг бид тийм насан дээрээ ингэж хэлж чадахгүй л да. Эцэг их нэг хүүхдээ нөгөө хүүхдтэйгээ харьцуулах нь бидний амьдралдаа хийж чадах хамгийн муу зүйлийн нэг юм. Ийм зүйлийг битгий хийгээрэй. Чи яагаад түүнтэй адилхан байж болдгоо юм бэ? Харин та байгаагаараа л байх нь сайхан шүү дээ. Та чадах зүйлээ л хамгийн сайнаар хийж чадна. Тиймээс ч Давид хаан болохоор тослогдсон нэгэн байсан. Харин тэр зунгаг ноос үнэрсэн тэнэг хонинуудаа хариулахаар явсан байсан юм. Бурхан яагаад биднийг хонтой зүрлсэн юм бэ? Яагаад гэвэл хонь бол зүрүүд. Тийм ч учраас тэдэнд хончин хэрэгтэй. Амен. Тэгээ Давид хонио хариулж ирсэн. Тэр тэнд Бурхантай харилцах харилцаагаа байгуулж ирсэн. Тэр хоньны бэлчээртэл ийм олон дуулалыг бичсэн юм. Бурхан зөв тарагддаг хэн нэг юм уу? Ямар нэгэн зөв зүйлийг хүсээгөө. Тэр хааныг хүссэн. Ингэхдээ тэр зүрх сэтгэлээрээ түүнтэй холбогдох хэн нэгнийг хүссэн юм. Тэр өөрийг нь таньж мэддэг хэн нэг түүнийг хайрладаг нэгнийг хүссэн юм. Та нэг зүйлийг мэддэггүй. Энэ зүйлийг хэлж байгаадаа би их харамсаж байна. Юу гэхээр маш олон хүмүүс сүм рүү явж байгаа ч тэд Бурхныг таньж мэдэхгүй байна. Тэд хийж чадах зүйлээ хамгийн сайнаар хийж байна. Гэхдээ тэдэнд Бурхантай харилцах харилцааны талаар хэлэхээс илүүгээр сүмд ирээрэй. Тэнд ирвэл чи амьдралдаа дагаж мөрдөх хэрэгтэй олон зүйлийг сурах болно. Сүмийн сайн гишүүн болооч гэж хэлж байгаа нь үнэхээр харамсалтай зүйл юм. Тэдэнд Бурхан хайртай. Бурхантай харилцах харилцаа бол бидний хүсэх ёстой хамгийн чухал харилцаа гэж хэн ч хэлэхгүй байна. Та залбирах ёстой биш ээ. Харин та аяндаа залбирдаг болох хэрэгтэй. Таны амьдралд Бурхан юу хэлж буйг та хардаг. Энэ бол нэр төрийн хэрэг юм. Залбирал бол Бурхантай зүгээр нэг ярихаас илүү зүйл. Яаж бүх зүйл бас юу ч биш болох талаар суралцъя. Христ дотор бүх зүйл бидэнд юу ч биш. Христ дотор бүх зүйл. Би хийх хэрэгтэй бүх зүйлээ хийж чадна гэж итгэдэг. Би итгэлтэй эмэгтэй. Би зоригтой. Бас хийх ёстой зүйлээ хийж чадна гэж итгэдэг. Харин би усан үзмийн модтой холбоотой. Хэрэв чи байранда тавигдах хэрэгтэй байгаа бол чамайг байранд чинь тавихын тулд заримдаа Бурхан асуудлуудыг ашигладаг. Тэр Бурханы хүчирхэг мотрын дор өөрийгөө даруй байлга. Тэр цагт чи өргөмжлөгдөх болно гэж хэлдэг. Харин би та нарт нэг зүйлийг хэлье. Та нар хэрвээ өөрсдөө даруй байхгүй бол Бурхан таныг даруй болгоно шүү. Ах дүү нар минь Азийн нутгуудаар аялан байхдаа элдвийн дарамт зовлон бэрхшээлийг туулж үнэхээр цөхөрч ядарч үхлийн зовлон тээж явсныг минь мэдээгүй байгаасаа гэж би хүсэхгүй байна. Харин биедээ үхлийн аюулыг тээсэн боловч бид өөртөө биш харин үхлээс авардаг Бурханд өөрсдийгөө даатах нь найцаар байлаа.
Тэгэхээр Паул түүний хайр ба халамжаас гадна бусад дагалдагч нарын хамт бодож байснаас илүү хүнд бэрх замаар туулуулахыг Бурханд зөвшөөрсөн юм. Яагаад гэвэл тэр энийг хүссэн юм. Тэд юунаас илүү Бурханд найддаг байгаасаа гэж Бурхан хүссэн учраас тэр юм. Та нар энийг ойлгохгүй байгаа гэж би бодохгүй байна. Заримдаа ягаад биднийг чөлөөлөгдөхийг хүсэж байгаа нөхцөл байдлыг Бурхан чөлөөлдөг юм бэ? Бурхан чөлөөлчих чадхуйц тийм нөхцөл байдлаар биднийг ягаад туулуулдаг юм бэ? Ягаад гэвэл түүнээс салангад бид юу ч хийж чадахгүй гэдгийг ойлгоосаа гэсэнтэй юм. Бид хүсэж байгаагаасаа илүүгээр түүнийг хүсэж байгаасаа гэж Бурхан хүсдэг юм. 2 дугаар Коринт 12-ийн 7 дээр мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө хит дүвэлгэхвийг химээ махан бид минь өргөс өгөгдсөн юм. Энэ намайг өөрийгөө хит дүвэлгэчихгүй тулд намайг нударгалах сатаны илч ажээ. Амен. Та нар нэг зүйлийг сайн ойлгоорой. Махан биедэх өргөс бол их өөр зүйл юм шүү. Заримдаа би хүмүүсээс загтал хүлээж авдаг. Саяхан нэг загтал ирсэн. Манай медиа албаны эмэгтэй миний дэргэд суугаад Жойс би дахиад л загтал авч эхэллээ. Ягаад гэвэл энэ ихний удаагийнх биш юм. Энэ захианд бид хөтөлбөртөө зочин урах үедээ тэдэнтэй ярилцаж байхдаа та тэднийг илүү их яриулах хэрэгтэй гинэ. Тийм ээ. Тэгэхээр юу гэж 4 юм уу 5 жилийн өмнө анх удаа надад тэдгээр загтлуудыг авчирхад би өөрийгөө ихэд хамгаалж ийсэн. Энд чинь миний нэвтрүүлэг үстэй. Би юу хэлхийг хүсэж байна. Түүнийг л хэлнэ штэ. Ийм зүйл хэлж байгаа таринж баярлах хэрэгтэй. Тэд нар ер нь хин юм бэ гэсэн маягтай л бодож байсан. Тэгэхээр та ямар нэгэн асуудалтай байх үедээ ямар нэгэн чиглүүлэг залруулгыг хүлээж авч чадахгүйгээр барахгүй. Өөрийгөө хамгаалдаг, ууртаа болчихдог штэ. Үгүй юу? Та нар ийм байдалд орж ирсэн үү? Хин нэгэн биднийг залруулах үед тэдний бурууг нь бид эхлээд хэлчихдэг. Тийм ээ, чи өөрөө бүх зүйлийг зөвөр хийдэг гэж юу? Тийм ээ, тэр эмэгтэй гэрэгтэнд би энэ удаа юу гэж? Би ярилцлага хөдлөхтэй их муулдаа гэж хэлсэн. Тэгээд чи камерын ар зогсож байгаад би хитрхийх яриад байвал надад дахиад өгч болох юм. Яагаад гэвэл би багшхан заахыг л хүсдэг. Харин хүмүүсийг сонсох хэрэгтэй гэж чи хэлж байгаа л би энийг баяртайгаар хүлээн авнаа. Би хүлээж зөвшөөрсөн. Би энийг хүлээн зөвшөөрсөн юм. Бурхан намайг телевизээр гаргахын ажил дуутахаас өмнө би телевизээр гарахыг анх удаа оролцсон юм. Би ярилцлагын нэвтрүүлэг хөтөлбөр шийдээд 4-5 ажилтнтайгаа Сент Луист байдаг нэг жижигхэн кабелийн телевиз түрээслэхээр шийдсэн. Тэр ярилцлагын нэвтрүүлгээр би тэднээс асуулт асууж тэд ярьдаг байхаар төлөвлөсөн боловч яг үннийг хэлэхэд зочид маань зүгээр л үзүүлэн шиг байдаг байсан. Яагаад гэвэл би тэдний нэгээс нь асуулт асуугаад тэднийг хариулахаас өмнө би өөрөө хариулаад ярьчихдаг байсан учраас тэдэнд ярих боломж юусоо гардаггүй байсан. Тиймээс тэнд нэг л их олон хүмүүс байх боловч ярьдаг хүн ганцхан байсан юм. Тэгээд 6 сарын дараа нэг загтал хүлээж авлаа. Энэ эсхийг сонсох нь танд ч гэсэн хэрэгтэй байх. За тэгээд би 6 сарын дараа нэг загтал хүлээж авд юм байна. Тэгээд би энэ бол надад тохирсон ажил биш юм байна гэж ойлгосон. Тэгэхээр юу гэж манай нэвтрүүлэг зочидтой байсан. Гэхдээ тийм ч олон биш л дээ. Яагаад гэвэл би энэ тал дээр тийм сайн байгаагүй. Би суралцж байна. Би энэ зүйлийг хийж чадна. Харин та намайг тасалж хайчаад яриадахтаа гэх юм бол би ярьж чадна. Би тэрийг л чадна. Харин нэг зүйлийг ойлгоорой. Энэ зогсоо та нарт энэ зүйлийг ярьж байгаадаа би санаа зовхгүй байна. Би ярьж чадна. Гэхдээ энэ бол миний хүчтэй тал биш. Харин Бурхан намайг ийм байдлаар ашиглаж байгаа. Тийм ээ, та өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг олон зүйлийг мэддэг бах. Гэхдээ л танд хийж чадахгүй зүйлүүд байгаа штэ. Юу гэж энэ бол миний хийх зүйлийг сонсооч бүхэл зүйлийг хийж чаддаг байх нь тийм сайн хэрэг биш ээ.
Яагаад гэж юу? Бидний зарим нь нөгөөхдөө илүү сайн, харин бидэнд хэн нэгэн хэрэгтэй гэж бид мэдрэхийг хүсдэггүй штэ. Та нар намайг сонсч байна уу? Бидний эргэн тойронд бидэнд туслах боломжтой хүмүүс байсаар байтал бид өөрсдийнхөөрөө өөхөх гэж байгаа мэт ажилдаг. Бид тэднээс тусалцаа хүсдэггүй. Эсвэл тэднээс тусламж хүсчих юм бол тэднийг өөрсдийнхөөрөө ажиллахыг хүсдэггүй. Тэд бидний хүснээр л ажиллах ёстой. Яагаад гэвэл бүхний эцэст над чиг сайн хийдэг нэг ч хүн байхгүй учраас. Тийм ээ. Залуучуудаа та нарт кофе юм уу ямар нэгэн зүйл хэрэгтэй байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ би мэдэхгүй л дээ. Юу гэж? Энэ бүх зүйлийн дунд ч гэсэн Бурхан танд хайртай шүү. Бурхан минь та биднийг хизээч орхихгүйд баярлалаа. Та биднийг хайрлаж халамжилт байдагт баярлалаа. Энэ бүхэн зөвхөн таних биш. Бид бүхэнд зориулагдсан. Бид бүгдээрээ ийм зүйл дундуур туулж явдаг. Харин амжилтанд хүрдэг хүмүүс иймэрхүү бүхий л зүйлээ тайруулж хаяхыг Бурханд зөвшөөрдөг учраас юм шүү дээ. Альва өнөөдөр та шийдээрэй. Та Бурхантай хамт цааш алхаж түүний танд хэлсэн тэр нэгэн байхыг та хүсэж байна уу? Хэрвээ та илүү өндөрт гарахыг хүсвэл илүү доор байхыг бас ойлгох хэрэгтэй. Бид өндөрт гарахыг хүсэж байгаа бол бид махан биеэрээ доошоо явах хэрэгтэй. Эцэст нь би та нарт Филиппой 4:13-ыг хэлмээр байна. Бид өнөөдөр хамтдаа их сайхан байлаа шүү. Та нар их орой олтол байлаа. Зоригтой хүмүүс л орой хүртэл байдаг юм. Намайг хүчрхэгжүүлэгч Христ дотор би бүхий л зүйлдээ хүчтэй байна. Надад дотоод хүчийг өгөгч. Түүгээр дамжуулан би ямар ч зүйлийг хийхэд бэлэн байна. Би энэ үгэнд их дуртай. Христийн өгдөг хангалуун байдлын дотор би өөртөө хангалуун байна. Тиймээс би Христийн өгдөг итгэлтэй байдлын улмаас би өөртөө итгэлтэй байна гэж хэлдэг. Яагаад гэвэл тэр миний дотор амьдардаг учраас би бүхий л зүйлийг хийж чаддаг юм. Түүнээс салангад би хийж чаддаг. Хараа л да, ямар муухай харагдаж байна. Хараа л да. Айл хэдийн тарах цаг болчихжээ. Та маргааш болтол хүлээнэ. Та 24 цаг усан үзмийн модноос салангад байх нь байна шүү дээ. Ямар удаан хугацаанд салангад байх нь вэ? Тийм ээ, өөртөө итгэх итгэл бол ямар нэгэн зүйлийг хийх итгэл үнэмшил гэж би байнга хэлдэг. Харин Бурхны үг болон түүнээс салангад байх юм бол юу ч хийж чадахгүй. Харин түүгээр дамжуулан бүхий л зүйлийг хийх боломжтой гэж хэлж байгааг ойлгож ухаарах хэрэгтэй. Тийм ээ, бид түүгээр дамжуулан түүнээс тасралтгүйгээр хүчийг авах юм бол альва зүйлийг хийж чадна. Тиймд бид өөртөө найдах хэрэггүй. Харин бид Бурханд илүү найдах хэрэгтэй. Та Бурхны талаар мэдэх тусмаа та хийж байгаа зүйл дээр илүү сайн байх болно. Бурхны талаар илүү их зүйлийг таньж мэдээрэй. Итгэл найдвараар дүүрэн амьдрахад тань Joyce Meyer-ийн Итгэл найдвараар ирээдүгээ хар товхимол ном танд туслана. Хэрвээ та энэ номыг бэлэг болгон авахыг хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдоорой.